Сайн байна уу? За би энэ бичлэгээрээ та бүхэнд IELTS-ийн шалгалтанд хэрхэн яаж бие даан бэлдэж байгаагаа харуулах гэсэн юм. За би IELTS-ийн шалгалтыг сүүлд 3 жилийн өмнө яг их сургуульд орохоос өмнө өгч ирсэн. Тэгээд яг Монголд байхдаа би бүр IELTS-ийн шалгалтыг 3 удаа өгч ирсэн. Яагаад би энэ IELTS-ийн шалгалтыг одоо өгөхөөр болсон бэ? Яагаад надаас шаардсан бэ гэхлээр энд Австралид эрүүл мэндийн чиглэлээр сурж байгаа бол эрүүл мэндийн чиглэлээр төгссөн бол тэр салбартаа ажилд орохын тулд заавалчгүй ямар нэгэн англи хэлний төвшин тогтоох шалгалт өгсөн байх ёстой. Миний хувьд болохоор би Bachelor of Nursing буюу сурвалжуугаар бакалавра төгсөж байгаа. Тэгээ би эмнэлэгт ажиллахын тулд заавалчгүй registered nurse болцсон байх ёстой. Registered болохын тулд би IELTS-ийн шалгалт өгөх болж таардаг. Надад урд нь IELTS-ийн шалгалтанд бэлдэжсэн жоохон туршлага байсан болохоор би өөртөө яг л 1 сар энэ шалгалтанд бэлдэх хугацаа өгсөн. Тэгээд би яаж энэ 1 сараа план хийж, яаж өдөр хоногоо зохицуулаад, ямар өдөр нь юу бэлддэгэ, тэгээд ямар номнууд ашигладгаа, яаж төлөвлөгөөгөө ер нь зохиодгоо та бүхэнд харуулъя. За би та бүхэнд IELTS-ийн планераа харуулъя. Энэ болохоор яг 1 сарын планер. Тэгээд миний шалгалт болохоор 7 сарын 24-нд болно. Яг шалгалтын өдөр нь. Тэгээд би IELTS-ийн шалгалтанд болохоор 6 сарын 24-нд бэлдэж эхэлсэн байгаа. За яаж би энэ өдрүүдэд зохицуулдаг вэ гэхлээр эхний 7 хоног нь болохоор эхний 7 хоногт би дандаа яг IELTS гэж яг юу юм бэ? IELTS-ийн талаар яг одоо гол суур мэдлэгнүүдээ энэ 7 хоногт нь авдаг. За эхний өдөрт нь болохоор би төлөвлөгөө гаргана. Энэ schedule-ыг гаргана гэсэн үг. Энэ planner-ыг би гаргана. Төлөвлөгөө гаргаж явах үедээ би яг ямар ном ашиглах уу те. Тэгээ дээрэс нь энэ төлөвлөх өдрөө би яг IELTS гэж яг юу юм бэ гэдгийн талаар нэлээд номнууд судална. Дээрээс нь YouTube бичлэг, тэгээд web post эднэрээр жоохон судалгаа хийн гэсэн үг. Яг IELTS-ийн талаар мэдлэгтэй болохын тулд. За тэгээд дараачийн өдрүүд нь болохоор би дандаа sectionээр нь хуваарлцсан байгаа. Нэг өдөр ганцхан тэр section дээрээ л төвлөрнө гэсэн үг. За эхний өдөр болохоор би одоо listening гэж байна. Дараагийн өдөр нь reading, writing, task 1, task 2 нөгөө бичих хэсэг чинь writing task чинь дотроо 2 хэсэгтэй шүү дээ. Тэгээ 2 тустай хуваачна. Тэгээ speaking тустай. За энэ бэлдэх өдрүүд дээр болохоор яагаад энэ доор нь prep гэсэн байна вэ гэхлээр одоо энэ ганцхан өдөр би listening-ийн талаар маш сайн ойлголттой болно гэсэн үг. Listening гэж яг юу вэ? Хэр удаан шалгалт нь үргэлжилдээн, тэгээд хэдэн асуулттай шалгалт нь яаж явагддгийг те тэр бүгдийн талаар listening-ийн талаар юу л вэ? Тэрийг би энэ өдөр мэднэ гэсэн үг. Ганцхан энийг л би хийнэ. Тэгээд дараагийн өдөр нь би reading гэж яг юу гэдгийг, хэрхэн яаж явагддгийг, хэдэн асуулттай, тэгээд ямар төрлийн асуултууд орж ирдгийг гэдэг талаар би мэдлэгтэй болно гэсэн үг. Яг адилхан би энэ writing task 1, writing task 2 гэдэг дээрээ бас адилхан ажиллаад явна. Тэгээд сүүлчийнхэндээ speaking дээр бас ямар асуултууд орж ирдгийг те би хүнтэй ярих юм уу, компьютертэй ярих юм уу, тэр бүгдээ би мэднэ гэсэн үг. За тэгээд эхний энэ 7 хоног би IELTS-ийн талаар яг ямар шалгалт би өгөх гээд байгаа юм те тэрний талаар мэдлэгтэй болчлоо. За тэгээд сүүлчийнх нь энэ юунд нь болохоор өдөр нь болохоор reflection гэж байна. Би reflection дээр болохоор за яг би ер нь энэ дээрээ одоо энэ section дээр л илүү төлөвлөгөө анхаарах ёстой юм байна гэдгээ би одоо юу юм бэ ухаан бодно гэх юм одоо. Тийм одоо жишээ нь энэ хэд дээр би ингээд харж байхдаа listening, reading, writing гэ харж штэ тий. Тэгээ би за ер нь л би бичих хэсэг дээр гол ажиллах ёстой юм байна. Speaking дээр илүү ажиллах ёстой юм байна гэдгийг жоохон хараад ямар section дээр сул байгаагаа анзаараад тэгээд тэр нэг section энэ өдөр бэлдэнэ гэсэн үг. За тэгээд эхний 7 хоног бүгдээрээ суур мэдлэгнүүдээ авчлаа тий. Тэгээд дараагийн 7 хоногоос нь болохоор жинхэнэ яг IELTS-ийн шалгалтандаа бэлдэж эхэлнэ. Бүгдээрээ sectionээр нь бас дахиад хуваагаад явчихна гэсэн үг. Би яг одоо IELTS-ийн шалгалт маань угаасаа listening, reading, дараа нь writing task 1, 2 тэгээ speaking гэсэн дараалтаа явдаг. Би яг энэ дараалалаар нь бэлдэх дуртай.
За тэгээд эхний өдөр нь болохоор listening гэж юм тий. Энэ listening дээр нь болохоор би зөвхөн listening-ийн practice test хийн. Зөвхөн listening-ийн шалгалтуудыг би хийн гэсэн үг. Тэгээд энэ эхний 7 хоног нь болохоор би ерөөсөө ямар нэгэн section дээр цаг тавихгүй, цаггүй ажиллана гэсэн үг. Зүгээр listening-ийн шалгалтын материалыг ажиллаад ерөөсөө цаг тавихгүйгээр материалуудаа ажиллаад явна гэсэн үг. Дараачих өдөр нь болохоор reading-ийн ганцхан материал ажиллана. Тэгээд энэ өдөр нь болохоор би материалаа ажиллаад дараа нь яг юун дээр алдсан байна, тэр алдаагаа хараад буцаж эргэж очиод тэр алдаагаа засах маягаар ганцхан reading-эл ажиллаад явна гэсэн үг. Энэ дээр болохоор би янз бүрийн материалууд уншихгүй ганцхан practice test дээр ажиллана. Тэгээд тэр practice test ажиллаад тэгээд алдсан алдаа байвал тэр юун дээр алдаад байгаа би энэ өдрөө бэлдэнэ гэсэн үг. Тэгээд writing task-ыг 2 гэж үлдээд speaking гэж үлдээд харин би speaking дээр нь болохоор би speaking practice test хийн. Тэгээд энэ дээр болохоор би өөрийгөө бичих дуртай, видео бичлэг аль эсвэл дууга хураах дуртай. За өөрийгөө бичснээр тэгээ өөрийнхөө дууг хурааснаар яг ямар юмн дээр алдаад байгаагаа мэддэг. Тэгээд reflection гэхээр бид нар энэ 7 хоног энэ 5 sectionыг, энэ 4 sectionыг бэлдэж явах үед за би ер нь энэ listening дээр гайгүй юм шиг байна. Би жоохон writing дээр анхаарах хэрэгтэй юм шиг байна. Аль эсвэл би reading дээр яг тэр асуултан дээр их алдаад байсан тий. Тэгээд яг тэр өдөр жоохон тэр алдаад байгаа хэсгнүүдээ давтах маягаар ажиллана гэсэн үг. Тэгээд сүүлчийн өдөр нь болохоор би бүхэл нэг тест ажиллана. Одоо яг шалгалтан дээр яг яаж явагддаг тий. Listening, reading, writing гэл араардасаа явдаг шүү дээ яг цагаар. Яг тэр цагаа тавиад би энэ өдөр шалгалтанд бэлдэнэ гэсэн үг. За тэгээд дараагийн 7 хоног нь мөн адил урдны 7 хоногтойгоо яг адилхан маягаар явна. Харин сүүлчийн 7 хоног болохоор би дан practice test ажиллаад явдаг. Энэ дээр болохоор яг энэ сүүлд ажилласан шиг адилхан. Одоо яг цагаа тавиад нэг бүхэл тест ажиллана гэсэн үг. Би болж өгвөл нэг өдөрт 2 бүхэл тест ажиллахыг хичээдэг. Тэгээ мэдээж яг давхар алдаануудаа хянаад явна гэсэн үг. За тэгээд ингээд practice testнүүдээ 7 хоног цэвэр ажиллачлаа. Тэгээ хамгийн сүүлд нь болохоор reflection. За би яг юун дээр алдаад байна вэ гэдгээ хянаад өөрийгөө жоохон тайвшруулад за тэгээд шалгалтын өмнөх өдөр нэг их юм бас хараад авахгүй, ном эднэр уншаад авахгүй, жоохон тайван, сайн унтаж амраад маргааш өдөр нь шалгалтандаа ирч хүчтэй орохоор тэгж өөрийгөө бэлдэх хэрэгтэй. За тэгээд би та бүхэнд энэ сарын хугацаанд IELTS-д бэлтгэхдээ яг ямар номнууд ашиглаж байгаагаа хуваалцъя. Миний ашиглаж байгаа номнууд болохоор дандаа iPad-н дээр, аль эсвэл Kindle дээр, аль эсвэл миний компьютер дээр байгаа. Хэрвээ та нар боломжтой бол эдгээр зөвлөсөн номнуудыг яг ном хэлбэрээр нь авах юм бол одоо hard copy гэж ярьдэн шүү дээ. Hard copy хэлбэрээр нь авах юм бол их зүгээр. Яагаад гэвэл та нар тэр номон дээр гоё ажиллаад, дасгалуудаа ажиллаад явах боломжтой. Хэрвээ iPad-н дээр байвал, хэрвээ Kindle дээр байвал тэр шалгалтын материалуудаа ажиллахад note take хийхэд бас жоохон асуудалтай. Тийм болохоор миний зүгээс бол та нар яг hard copy-г нь авах боломжтой бол hard copy-г нь аваарэ гэж зөвлөмөр байна. За эхний та бүхэн зөвлөх ном болохоор одоо миний яг гол ашигладаг ном болохоор Cambridge-ийн гаргасан ном байгаа. Энэ ном нь болохоор The Official Cambridge Guide to IELTS гэсэн ном байгаа. IELTS-ийн шалгалжуугаасаа Cambridge-ээс гаргасан шалгалт шүү дээ тийм болохоор яг Cambridge-ийн албан ёсных нь бэлдсэн номыг нь болон шалгалтуудыг нь одоо жишг шалгалтуудыг нь ажиллаад явбал их зүгээр. Яагаад би энэ номыг зөвлөж байна вэ гэхлээр энэ мэдээж Cambridge-ээс гаргасан ном. Тэгээд дээрэс нь яг шалгалтын гол суур мэдлэгийг нь тавьж өгдөг юм шиг санагдсан. Одоо жишээ нь listening гэж юу юм, reading гэж юу юм, writing хэсэг нь яг яаж явагдгийг ингээд тэр бүгдийг нь аюул гой ойлгомжтой тайлбарласан байдаг. Тэгээд яг номны сүүлд нь болохоор 10 жишг шалгалт байдаг practice tests. Тэгээд тэр practice test-нуудын яг хажууд нь аюул гой test tips-нууд байдаг. Одоо зөвлөгөөнүүд гэх юм уу та
одоо ингэж хийвэл зүгээр шүү, тэгэж хийвэл зүгээр шүү гэсэн тийм зөвлөгөөнүүд хажууд нь бичсэн байдаг. Тэгээ би өөрөө practice test-нууд дээр аягүй их ажилладаг. Тэр planner дээр харуулсан шиг аягүй олон practice tests дээр ажилладаг. Миний яг гол practice test-нууд ажилладаг ном гэвэл бас яг адилхан Cambridge-с гаргасан Cambridge Practice Tests for IELTS гэсэн ийм цуврал номнууд байгаа. Одоо энэ харагдах нь яг нь ийм IELTS-ийн цуврал номнууд байгаа. Энэ номнуудын би яг 5-аас 12 байсан баха. Одоо 14 болчих. Би яг 3 жилийн өмнө бэлдэж байхад 12 хүртэл байсан. Яг тэр үед болохоор ингэж хэлдэг гэсэн 5-аас 12 дугаар цуврал нь яг одоо авагдж байгаа тийм маягаар бэлдсэн жишг шалгалтууд байгаа. 1-ээс 5 нь болохоор арай жоохон амархан шалгалтууд байдаг гэсэн. Яг л тийм юм байлээ. Тийм болохоор яг хэрвээ академик шалгалт өгч ивэл 5-аас 12 одоо 14 болчих. Тэгвэл 5-аас 14 хүртэл нь тийм practice test-нуудыг ажиллаад явах нь их зүгээр байгаа. За тэгээ мэдээж IELTS-ийн шалгалт маань цаасан дээр авагддаг. Шалгалтын үед болохоор бид нэр хариултуудаа цаасан дээр буулгаж бичих хэрэгтэй болдог. Тийм болохоор яг энэ шалгалтанд бэлдэж явах үедээ яг шалгалтын үед яг ямар цаасан дээр хариултуудаа буулгадахтай адилхан яг бэлдэж явах үедээ яг тэр цаасан дээр хариултуудаа бичээд явбал их зүгээр. Энэ reading тэгээд listening дээр нэг иймэрхүү цаасан дээр хариултуудаа буулгаж бичдэг. Тэгээд энийг гой бүгдээрээ print-лж аваад тэрэн дээрээ хариултуудаа бичээд явсан их зүгээр. За та бүхэнд одоо Kindle дээр яг ямар номнууд ашиглаж байгаагаа харуулъя. Энэ номнуудыг би яг сая л бэлдэж байхдаа бол олсон. 3 жилийн өмнө IELTS-д бэлдэж байхдаа бол энэ номнуудын талаар огт мэдж байгаагүй. Тэгээд эднэрийг бас тайдтайгаа хуваалцвал их зүгээр ах. За одоо миний бэлдэж байгаа номнууд болохоор дандаа энэ Rachel Mitchell гэсэн зохиолчийн номнууд байгаа. За одоо та бүхэнд жишээ нь нэг номыг нь харуулъя. Энэ IELTS Writing Task 2 гэдэг энэ ном. За энэ ном нь болохоор яг яаж эсséгээ бичих үү, тэгэл баахан sample essay-уд байгаа. Энэ ном аягүй гоё, аягүй амархуугаар тайлбарлсан байдаг. Тэгээд бүх асуултуудыг нь ямар төрлийн асуултууд орж ирэх юм те тэдний бүгднийг нэг нэгээр нь аягүй ойлгомжтойгоор тайлбарлсан байгаа. Одоо энэ жишээ нь writing task 1 тэгээ 2-ын тэр ном нь байгаа. Энд болохоор хэрвээ table орж ирэх юм бол ямар үгнүүд ашиглах уу, яаж бичвэл өндөр оноо авах уу гэснийг аягүй гоё ойлгомжтойгоор тайлбарлсан байгаа. Одоо жишээ нь ийм bar chart орж ирнэ, ийм maps орж ирнэ гэд бүгдийг тайлбарлсан байгаа. Writing task 1 дээр жишээ нь 150 үг бичих ёстой гэж хэлдэг шүү дээ. Хэрвээ өндөр оноо авъя гэх юм бол яг 150 үг бичихгүйгээр 200-аас 210 үг бичих юм бол илүү өндөр оноо авна гэж бичсэн байгаа. Тэгээд дандаа энэ Rachel Mitchell-ийн бичсэн номнууд байгаа шүү. Хэрвээ та нар сонирхож харах юм бол яг дэлгүүрүүдээр би зардаг үгүйг нь мэдэхгүй байна. Би Kindle дээр IELTS-ийн ном гэл хайсан чинь энэ номнууд гарч ирж исэн. За тийм мэдээж бид нар IELTS-ийн шалгалтанд бэлдэж байгаа үедээ тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Тийм болохоор яг IELTS-та зориулаад нэг гоё зузаан дэвтэр гаргачих нь нэг зүгээр. Би энэ дээр яг юунууд бичдэг вэ гэхлээр эхний 7 хоногт гоё бүгдээрээ IELTS-ийн талаар мэдлэгтэй болж аавна гэсэн шүү дээ. IELTS яг гэж юу юм, reading гэж юу юм, listening дээр яг ямар асуултууд орж ирдэг. Тэднэрийгээ гоё дэвтэр дээрээ гоё ойлгомжтой бичих юм бол дараа нь бас эргүүлж харахад бас их зүгээр. Одоо би жишээ нь энэ reading-ийн талаар энэ ч бичсэн байна. Reading маань 1 цаг явагдана. Тэгээд 3 text орж ирнэ. Тэгээд хэдэн асуулттай, энэ 40 асуулттай. За тэгээд ямар асуултууд орж ирэх юм те multiple choice questions орж ирнэ, true false, not given гэдэг эдгээр эдгээр асуултууд нь яг яа гэдэг байгаа нь те намайг би юу хийх ёстой гэдгийнхаа талаар бас жоохон доор нь товчхон бичээд явчихна. Хамгийн гол нь энэ бичиж байгаа notes-уд маань танд өөрт чинь ойлгомжтой байх хэрэгтэй. За тэгээд одоо жишээ нь writing task маань 1 цаг явагдана гэж юм. Writing task 1 нь 20 минут зарцуулах нь их зүгээр. Writing task 2 дээр болохоор 40 минут зарцуулах нь их зүгээр. Тэгээд яг writing task дээр
чамаас яг юу шаардаад байгаа, чамайг яаж оноог чинь дүгнэхийн гэдэг тал дээр бас ингээд жижиг notes бичих нь бас их зүгээр. Хамгийн гол нь энэ бичиж байгаа тэмдэглэлүүд бичиж байгаа энэ notes-ууд маань өөрт чинь гоё ойлгомжтой, агууштай байх нь их зүгээр. За тэгээд биднэрт writing дээр одоо бичих хэсэг дээр бидний үгний баялаг их чухал. Ялангуяа writing task 1 дээр бид нар нэлээд олон үгнүүд чийжилсэн байх хэрэгтэй байдаг. Тийм болохоор яг тэр хэрэгтэй үгнүүдээ аюу гоё дэвтэр дээрээ жагсаагаад бичсэн их зүгээр. Одоо жишээ нь in time phrases байна те. Ийм үгнүүд бол бид нар зөндөө ашиглана. Тэдэн оноос тэдэн он хүртэл энэ үед гэл иймэрхүү үгнүүд бид нар аюу сайн мэдчих хэвээр. За тэгээд хамгийн чухал юмнууд маань болохоор бид нэр writing task 1 дээр trends-уудыг их дурдна. Одоо тэрний хэмжээ нь багасж гин, доошо бууж гин гэсэн юмнууд одоо go down гэх юм бол ямар үгнүүд ашигладаг. Decline, decrease, drop, fall, go down гэд plunge гэсэн ийм үгнүүдийг ашигладаг. За тэгээд доошо тэр тоо маань доошо бууж ивэл яаж бууж байгаа нь те тэмдэг нэрнүүдээ бас мэдэх нь их зүгээр. Sharp, rapid, quick. Хэрвээ дэше өсчихвэл яг ямар үгнүүд ашигладаг те. Тэгээ дээрэс нь яг ямар ч өөрчлөлт байхгүй бол юу гэж хэлдэг те. Хэрвээ хэлбэлзээд дэше доошо болцсон байвал юу гэж ашигладаг? Fluctuate гин, it varies, a downward trend гэж юу юм. Хизээ энэ үгийг ашигладаг? To fall steadily гэд. Яг өөртөө ойлгомжтой маягаар энэ трендүүдээ бичээд хэрэгтэй үгнүүдээ бичээд явдаг байгаа. За тэгээ дахиад нэг юм гэх юм бол би writing section дээр маш олон sample answer-нууд printled гаргадаг байгаа. Энэ нь болохоор яг өндөр оноо авахын тулд эсээнүүдээ яг яаж бичих ёстой вэ гэсэн жиших хариултууд гэх юм да. Нэг асуулт өгөөд тэгээд энэ асуултанд хэрхэн яаж өөр хүмүүс хариулсан бэ? Өндөр оноо авсан хүмүүс хэрхэн яаж энэ асуултанд хариулдаг вэ гэсэн тийм нэг цаас printlж гаргадаг. Тэгээд өөрөө би эсээнүүдээ бичээд тэгээд тэр жиших хариутаа тулгаж үздэг. Тэгээд за би энэ дээр алдаад байгаа юм бэ, энийгээ засах хэрэгтэй юм бэ гэдгээ бас харьцуулж үзээд өөрийнхөө алдаануудаа засдаг байгаа. Одоо жишээ нь энэ bar chart-тай асуулт байна. Ингээ асуултыг өгцөн. Тэгээд хэрвээ ингэж хариулах юм бол өндөр оноо авнаа гэсэн ийм жишээ байгаа. Тэгээ би дандаа асуултын төрөл болгоноос нь нэг sample answer-нууд printled гаргацсан байгаа. Одоо pie chart орж ирнэ те. Мэдээж process буюу үйл явдлыг тайлбарласан асуултууд орж ирнэ. Тэрийг нь хариулсан answer-ыг нь printled гаргацсан байгаа. Өшөө юу вэ? Энэ чинь natural process гэж байна. Тэгээд бас writing task 2 буюу яг жинхэнэ эсээгээ бичнэ штэ. Таны санаа бодлыг чи асуусан тийм эсээнүүд байгаа. Тэгээд энэ дотроо бас өөрийн гэсэн төрөлтэй writing task 2 маань тэгээд асуулт болгонуудаас одоо төрөл болгонуудаас нэг жишээ бас гаргаад принтлсэн байгаа. За тэгээд энэ IELTS-д бэлтэж байхын үедээ ганцхан яг IELTS-ийн юмнууд хараад байхгүйгээр одоо ганцхан IELTS-ийн practice test, IELTS-ийн ном эднэргээд хараад байхгүйгээр хажуугаар нь бас давхар англи хэлтэй янз бүрийн юмнууд бас хийж унших нь бас их зүгээр ах. Одоо жишээ нь англиар подкаст сонсох ч юм уу, YouTube бичлэг үзэх, тэгээ хажуугаар нас дуртай номоо унших, тэгэл өөр юу гэдэг дуртай киногоо, дуугаа сонсох гэх зэрэг юмнууд хийвэл бас англи хэлний төвшин бас нэлээ сайжрах талтай. Тэгээд IELTS-д бэлдэж явах үедээ бас англи хэл дээр мэдээ сонсож уншихыг бас хичээгээрэй. Одоо жишээ нь өглөө босоод нэг мэдээ унших ч юм уу, подкаст сонсох ч юм уу тийм. Англи хэлний юмнууд өдөр тутмынхаа амьдралд оруулаад явах юм бол бас нэлээ англи хэлэнд чинь тусалдаг. За тэгээд та хэд энэ бичлэг дээр үзүүлснээс өөр асуух зүйлсүүд байвал, IELTS-тай холбоотой асуух зүйлсүүд байвал comment section дээр аль эсвэл миний Instagram хаягаар холбогдоод IELTS-тай холбоотой асуултуудаа асууж болно шүү. Hope you guys enjoyed this video. Thanks for watching. Bye.